Өндөр цугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг НТV Одондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр маш сонирхолтой сэдвээр ярилцахаар студид клиникийн профессор сэтгэл засалчимч Эрдэнэбаатар маань хүрэлцэн ирсэн байна. За очиндоо болон үзэгчд бүхэндээ зуны энэ сайхан өдрийн мэндийг бас хүргэе. За өнөөдөр бол далд ухамсар ба эрүүл мэнд гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За миний хувьд бас Эрдэнэбаатар эмчийнхээ 4 сарынх нь бас лекцэн дээр нь очиж үзсэн. Бас үнэхээр гайхалтай болдго юм байна. Тэгээ 2 удаа бас нэг үзэгчдийн өсөлтөр гэдэг шиг бас ингээд давцсан. Анх удаа бас ховсдуулж үзсэн. За өнөөдөр тэгээд эмчтэйгээ бас эргүү уулзж байгаадаа их баяртай байна. За далд ухамсар ба эрүүл мэнд гэхээр далд ухамсар гэдэг зүйл нь одоо эрүүл мэндэд шууд нөлөөлөд хүн гэдэг чинь нөгөө яг мах яснаас биш одоо нөгөө мэдрэмж гэдэг нөгөө хийм байгаад байгаа штэ баригдаж үзэгдэх юм байхгүй тэр зүйл одоо хүнийг өвчлөлт хүргэнэ гэж байх уу гэдэг одоо гайхаа соож байна. Эмчтэй өдрийн мэнд хүргэе. Баярлалаа танд болон үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр үнэхээр хороо ертөнц хязгааргүй гэдэг шиг хүний бие оюун нөгөө далд ухамсар буюу үл ухамсарлах маань тэр тусмаа хязгааргүй ертөнц байдаг. Дандаа ярьдаг зүйл юу вэ гэхээр хүн гэдэг бол зөвхөн ганцхан бие махбод биш, ганцхан оюун ухаан биш. Түүний хажуугаар тэдгээрээсээ магадгүй хавгүй илүү их үүрэг гүйцэтгэдэг далд ухамсар буюу шинжлэх ухааны хэллэгээр үл ухамсарлах ертөнц байж байдаг. Тэгэхээр бас дандаа ярьдаг зүйл юу вэ гэхээр хүн эдгээр гурван нэгдэл. Нэгдүгээрт бие махбод. Бие махбодын үүрэг бол бодит ертөнцтэй харилцаа үүсэх. Тэгээд оюун ухаан. Энэ бол логик. Тэгээд далд ухамсар буюу үл ухамсарлах. Энэ бол тэдгээрийг үндсэндээ удирддаг тухайн хүнийг одоо бидрийг авч явдаг бидний дотоод програм. Далд програм. Үнэхээр гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй шууд утгаараа зүгээр шууд бусаараа бол мэдрэгдэнэ. Далд ухамсар маань одоо бие махбодын хувьд өнөөдөр ярих юм чи хамгийн түрүүнд яаж нөлөөлдөг вэ гэхээр бидний бүх эрхтнүүдийн автомат үйл ажиллагааг удирдах. Одоо наазах нь зүрх цогч байна. 24/7 хүн хэд наслнууд өдрийн хэдэн 10,000 удаа цохилж байгаа. Хүн амьсгалж байна. За минутанд нэг 12 удаа ч гэдэг юм уу амьсгална. За хүний цусны даралт 120-80 байна. Пульс нь 60-аас 80 байна. За дээрэс нь бид нар ямар ч хоол идсэн хортой хоол биш л бол бүгдийг шингээж чадаж байна. Бидний бие махбодонд явагдаж байгаа одоо цус урсж байна. Судсаар маань урсж байна. Бие махбодонд явагдаж байгаа бүх процессыг энэ даавруудын солилцоо тийм үү. Нөгөө л стрессийн даавар гинхүүд кортизол, эсвэл аз жаргалын даавар гэх юм бол эндорфин, окситоцин ч гэдэг юм уу. Нөгөө серотонин, дофамин ч гэдэг юм уу. Нөгөө одоо сахарыг задалдаг инсулин ч гэдэг юм уу. Нойр булчирхааны өвчний үед ходоодноос ялгарж байгаа бүх тэр дааврууд нөгөө нойр булчирхаанаас ялгарч байгаа амилаза, липаза ч гэдэг юм уу. За нөгөө хүмүүсийн бас хийх дуртай нэг ажил байдаг бэлгийн үйл ажиллагаа маань нөгөө эстроген, тестостерон ч гэдэг юм уу. Тэгээд булчингийн тонус, чангарал, сулрал, амралт, ачаалал нэмэгдэх даах чадвар. Дээрэс нь хүний оюун ухааны процессууд өөрийн мэдлгүй орж ирж байгаа энгийн, таатай, таагүй бодлууд энэ болгоныг бидний үл ухамсарлах хариуцдаг. Тэгэхээр энэ бол хязгааргүй ертөнц. Тийм. Тэгэхээр одоо өөрийнхөө одоо эрүүл ухаанаар гэх юм уу тий бодож байгаа бодлороо бид нэр ингээ бодоод байна гэж боддог байсан чинь одоо тэр далд ухамсар гэдэг зүйл одоо яг үндсэн суур хөрсөн болж өгөөд ингээд тэр бүхэл одоо биеийн энэ эдгээр үйл ажиллагааг зохицуулдаг юм байна.
өстой сонирхолтой юм байна. Тий. Яг бодлын тухай ярихад бол хүн ингээд нөө логикоор боддог штэ. За би одоо яг энэ ажлыг хийх ёстой. Би ийм шийдвэр гаргах ёстой. Би энэ хүнтэй ингэж ярих ёстой. Энэ бол оюун ухааны бүтээгдэхүүн. Харин өөрийн мэдлгүй цаанаас орж ирээд идэг бодлууд нэг талаар уйлэгт бодол гэдэг өвчин болох юм бол нөгөө уйлэгт бодлын өвчин эмгэг гэдэг болоод хувирчдаг. Хүн дунджаар тоонууд нь бол янз бүр байт юм билээ. 35,000-аас 50,000 бодлыг өдөрт боддог. Өөрийн мэдлгүй бол машин барьж явахдаа л бид нар за одоо өрүүлээ ингэж хөдөлгөе шүү. Энэ хаад консон дээр гიშгэн шүү гэж бодохгүй шүү дээ. Нэг мэдхнээ зөөр ингээл зөнгөөр хийгээ явж идэг. Энэ болгон ч далдах юмсар. Тэнгүүд шийдвэрүүд. Хүний амьдралын хамгийн чухал хэсэг бол хүссэн үсэгүй шийдвэрүүд. Бид нар оновчтой зөв шийдвэр гаргаад байх юм бол амжилттай аз жаргалтай амьдарч чадна. Тэгэх юм бол нэг талаар энэ бол дахиад нэг оюун ухаан руугаа буцахад тэ бодит ертөнцөөс мэдээлэл аваад бид нар оюун ухааныхаа төвшөнд оюун ухаанаар анализ хийдэг. Энд нөгөө юу чухал вэ гэхээр нөгөө авж байгаа мэдээлэл маань чухал, анализ хийж байгаа арга маань чухал. Энэ бол оюун ухааны хүрээ. Судалгаа байд юм байлаа. Гэтэл яг ингээд ямар нэг мэдээлэл аваад за одоо би энэ хүнтэй ингэж ярих удаа гинхүүд тэрнээс 0.3 секундын өмнө бидний далдах хүмүүсээр шийдвэр гаргацсан байдаг. Одоо чинь анхны сэтгэл гэсэн ойлголт байдаг. Сэтгэл судлалд. Тэр яадаг вэ гэхээр хэн нэгэн хүнтэй танилцахад ерөөсөө тэр хүн өөрөө бодоогүй байж хахад за тооноос янз бүр байдаг. За нэг 10-аас 20 30 секундын дотор анхны сэтгэлийнхаа дагуу миний даалдах humсар нөгөө хүнийг дүгнсэн байдаг. Энэ хүн чинь сайн хүн байх шүү. Магадгүй эсэргээрээ энэ хүн чинь новш байх шүү. Чи тийм үү гэж Тэгдэг. Тэг. Тэгээд оюун ухааны шийдвэр бодлыг бол өөрчилж болно тийм үү. Даалдах humсрынхыг өөрчилнө гэдэг бол өөр бас нэлээд хүнд. Хэн нэгэн хүн ингээл эхнээсээ таалагдчих юм бол тэгэл дотроо өмөрөхөд байдаг. Энэ сайн хүн шүү. Одоо луйрчид бол энийг хамгийн сайн мэддэг сэтгэл зүйчтэй байхгүй юу? Ашигладаг. Жишээлх юм бол хэн нэгнийг луйрдахын тулд нөгөө хүндээ эхэлж бэлдэж яагаад айгүй тийм сайхан сэтгэл төрүүлдэг. Тэгээд төрүүлэнгүүд нөгөө одоо чинь надад таалагдсан юм чинь хүсвэсэг нөгөө нэ өмөрөх гэдэг. Үнэхээр луйрчныг мэдсэн ч гэсэн хөөрхийн санаандгүй тэгсэн байлгүй дээ. Өөрийн мэдлгүй нөхцөл байдал энэ үнийг ийм үйлдэл хийлгүүлсэн байлгүй дээ. Нөгөөдлөр яг эсэргээр хэн нэгэн сайн хүн надад эхнээсээ тааламжгүй мэдрэмж төрүүлчих юм бол бидний даалдах humсар үе үйл ухамсарлах муулах гэдэг. Жишээлх юм бол би нэг нөгөө эмч шавнартаа ялангуяа мэдээж би маш олон лекц уншдаг. Эмч шавнартаа хэлдэг байхгүй. За чи ингээд амбулаторийнхаа өрөөнд сууж байна. Хэн нэгэн ингээд өвчтөн орж хаалгаар шагаалаа. Чи ингээд зэрвс муухай харах юм бол нөгөө хүний даалдах humсар шууд дүгнэнэ. Энэ хүн над руу зэрвс муухай харсан юм чинь энэ бол муу хүн байна. Муу хүн юм чинь муу эмч чинь намайг муу эмчлэн гэд тэгвэл энэ эмчээр эмчлүүлэхгүй. Ялангуяа одоо хувийн эмнэлгийнхаа. За улсын эмнэлгийнх бол одоо өөр сонголт байхгүй харамсалтай. Нөгөө талаар одоо чинь би бол өөрийгөө хамгийн тэнэг нөхдүүдийн нэг гэж боддог. Яг бол нэг хамгийн сайн найз гэдэг хүндээ 3 удаа хөлөгтүүлсэн байдаг. Мэдсээр байж байгаа л бүр багын найз. За энэ чинь миний багын найз юм чинь дээ. Нөхцөл байдал нь ийм байсан байлгүй дээ. Дараа нь миний мөнгийг нөхөд төлчих байлгүй дээ гэж яд 3 хөлөгтүүлсэн. Тэгэхээр луйрчд бол тийм. Зөв бас нэг дахиад сонирхолтой хөөрхөн кейс ярихад дээр үед 8 онд 9 онд ингээд би ажил дээрээ сууж байсан чинь 4-5% юмлыг хамт нэг давхарт байдаг байсан. Тэгсэн чинь нэг эмээ ороод ирдэг байхгүй юу? Айгуу аятайхан. Тэгэл тэр эмээ за миний хөө сайхан хаварч гэнэ үү? Ажил төрлөн сайн уу? Танай энэ хажуу өрөөний нөгөө өрөөний эмчийн нэрийг хэлээд хайцсан бол гэл байхгүй байсан. Энэ эмчнийг мах хаавна гэсэн юмсан энэ хаврын хавсарган хэцүү цагт эмээ нэг тарган сайхан махыг хямдхан өгөх гэсэн энэ эмч байдгүй. Би одоо тэр хүнд ачааг үүрээ явуултаа шүү дээ. Миний хүү авах уу гэж тэгдэг байхгүй. Айгуу тийм боломжийн үн хэлээд би ч бас дотроо юм бодож шүү дээ. Оо нэрээ тэ нөгөө эмчийг маань мэдчихэ нөвчтөн юм байна. Тэгэл авъя гэж бодох гэсэн юу хөдөлсөн. Нөгөө мөнгө авах байл. Тэгсэн чинь миний цээж дотор нэг юм яг гээл явчихдаг байхгүй.
За энэ юм нэг л биш байна да. Гэт тэгээд имээ та тэр маха аваад ирэх юм уу гэсэн чинь. Гэхдээ нэлээд хоолойгоо минийхөө гэл. Тэгэхээр нь би бас аргаа өөрчлөл. Имээ би тэгвэл тантай хамт яваад аваад ирэх үг гэсэн. Гэхдээ минийхөө тэгж чамд би төвгүүдаад яах вэ? Минийхөө мөнгөлөгч имээ нь яваад аваад ирэх гэдэг. Тэгэнгүүт за тэгвэл та яв биш мөнгө өгч гээд. Тэнгүүд та ямар ч байсан тэгвэл махан дээр чи хэн баг гэсэн чинь манай хүү байгаа юм гэж. Машиндаа сууж байгаа. За тэгвэл та тэгээд яваад хүүгээрээ махан аваад ирэхгүй даа гэсэн чинь тэр юм ирсэн болов? Харин яасан бол? Ирээгүй. Яана. Ойлгож. Тэгтээ би мөнгө өгөөгүй. Тийм зоригтой байсан гэж. Угаасаа яг зөв. Тэгмэргүй юм аа. Заллин гэдэг чинь тий. Тий одоо би яг далд тухамсараараа заримдаа өдөрдүүлж байгаа аюу мэддэг байхгүй тий. Би одоо ингээд за настай, намтай ингээд байя гэж бодож итл ингээд хөөхөн залуу малуу харахаараа ингээд эхний 3 секундэд ерөөсө хэлж амжиг байхад ингээд айлгуучих гээд байдаг. Тийм бас ингээд лам ингээд ном уншиж хахад тий хачаач юм ботогдоод тэгээд нөгөө намайг ийм бочоог мэдчихүү тэгээд аюу санаа зовдөг тэгээд далд тухамсараас тийм бодлоод өгөөд идэг бахаа гэж бод. Яг зөв. Энэ дээр ярихаас зүгээр хүн болгоны илэрхийлдэг боловч дотроо далд ахмсрын төвшөнд боддог нэг тийм автомат бодол байдаг. Яг өөр чинь сайн хэлсэн. Хүмүүс хэн нэгнтэйгээ эсрэг хүстэндээ танилцсан гот хамгийн түрүүнд өөрийн мэдлгүй ямар бодлоо орж ирдэг гэж бодож байна. Мэдхгүй байна. Энэ хүн миний сексийн партнер болвол ямар байх бол май тэр нөгөө миний хүүхдийн ээж эсвэл аав болвол ямар аав ээж болох вэ гэсэн үг шүү дээ. Ер нь бас нэг нөгөө ярихад заримдаа бас тэгж бодогддөө шүү. Хаа хамаагүй хүнийг харсан. Гэтэ бидний амьдралын зорилго чинь угаасаа нөгөө үржих байгаад идэг. Ген үлдэх байгаад идэг. Нөгөө селфиш ген ном дээр бичдэг чинь. Тийм тэгэхээр чи нөгөө зорилгынхоо дагуу хараад байна л та. Буруутгах арга алга тий. Ер нь буруу ч юм биш. Яг зөв. Яна за. Сонирхолтой юм байна. Их гоё нэг нөгөө ярьлаа. Энэ чинь баргийн хүн бас ингэж ярихгүй штэ. Ягаад гэвэл муу хэлнэ, муу харагдана гэж бодоод ч юм уу, ичээд ч юм уу те. Миний хувьд бол ичих юм бол байхгүй болсон. Наасанч тэр туршлаганч тэр нөгөө талаар би нөгөө сэтгэл засалч юмч гэдэг утгаараа бол нөгөө сексологч штэ. Оо тийм үү. Секси асуудалтай хүмүүс маань дээр нь шавнартаа бас мэдээж сексолог заана. Тэгэхээр энэ тухай бол нөгөө 11 сард болох лекцэн дээр их ярина л да. Секси эрүүл мэндийн талаар. За тэгээд үндсэн яриандаа ороход гэдэг шиг. Сэтгэл зүйн шалтгаанд өвчлөл гэдэг байгаа юм. За тэгэхээр би одоо бас ингээ зарим хүмүүсийг харахаар нэг л ийм өөдрөг хүн байдаг. Нэг л нэг ууртай хүн байдаг. Нэг их жоохон бухимдуу хүн байдаг тий. Эсвэл одоо нэг ийм өөрийгөө бүр өндрөөр үнэлсэн тий ийм хүмүүс байдаг. Тэг энэ болгоны ард одоо тэр сэтгэл зүйн байдал нь ямар нэг өвчин рүү ингэж татна гэж байх уу? За яг стресс бол байх гэж бодож байна. Гэхдээ энэ ч өөрөө сэтгэл зүйн шалтгаан шүү дээ. Стресс чинь. Тийм тий. Шууд үүднэ гэсэн үг. Тэгэхээр хүн хүссэн үсээгүй бүх төрлийн харилцаанд ордог. Гадаад ертөнц, дотоод ертөнцид өөртөө гэсэн үг шүү дээ. Тэнгүүд мэдээж нэг гэр бүлд төрж байгаа. Тэнгүүд тэр төрж өссөн гэр бүл нь тухайн хүний сэтгэл зүйн төлөвшлийг шууд бүрдүүлдэг. Нөгөө 5 нас хүртлээр за зарим нь 7 нас хүртлээр тэр ер нь хүний төлөвшлийн 80% нь бүрддэг гэж үздэг. Тэр 5-7 наснаас хойш хүн хөлтөл нь үлдсэн 20%. Тэнгүүд тэр хүн маань айгуу тийм аз жаргалтай хайрын дунд өсөх юм бол тэр хүний далд ухамсар програм нь хүчтэй би хэлдэг нь газар хөдлөж галуу юулсан ч багийн унахааргүй мэдээж стресст нь гэхдээ далд ухамсар маань өөрөө нөгөө түрүүн хэлдэг бие махбодын даралтыг ч гэдэг юм уу амьсгалыг ч гэдэг юм уу зохицуулдаг гэдэг утгаараа тэр сэтгэл зүйн шалтгааныг буюу стрессийг ингээд даван туулуулцдаг буюу нэг мэдихнээ мартсан явдаг шүү дээ хүчтэй хүмүүс өөдрөг хүмүүс харин тухайн хүн маань асуудалтай гэр бүл төрж өссөн. Наад зах нь одоо би ярьдаг сүүлд нээж тогтоосон гэх юм уу. Сэтгэл заслын аюул олон техникүүд байгаа.
тэрний нэгэн таймлайн гэж байдаг. Цаг хугацааны шугамар нөгөө regression гэж одоо манай сэтгэл судлалын салбарын мэддэг ухралт гэсэн ойлголт байдаг. Бага нас руу очдог, бүр ураг байх үе рүү очдог. Би тэгсэн чинь бүр цаашлаад аавын эр бэлгийс ээжийн өндгөн эстэй нийлэх үе рүү очоод яг тэр үед үүссэн ирээдүйн сэтгэл зүйн шалтгаантай өвчнүүдийн шалтгааныг олж суурин тэнд тавигдсан байна гэдгийг олж тогтоосон. Тэнд мемори байгаа мó? Байлээ. Тийм. Тэгээд нөгөө цаг хугацааны шугамар ухраад явж байгаад за чи тэдэн настай ингээд бага нас руу яваад за бүр цаашлаад гизэнд за чи 9 сартай 8 7 гэд тэгээд яг одоо юу гэдгийг 20 оны 9 сарын 1-нд төрсөн хүүхд байх юм бол 20 оныхоо 1 сард болцсон байх магадaltaй шүү дээ. Хэвийн тэлттэй байсан болно. За тэгээд нөгөө мэдрүүлэнхүүд тэр хүний одоо цээжний гол гүнд айгуу тийм ээжийнх нь бүгд биш мэдээж мэдрэмжтэй хүмүүсийнх нь тухайн үед ямар жирэмсэлж байхдаа ямар байсан бэ гэдэг мэдрэмж нь орж ирж ирдэг. Нөгөө хүсээгүй жирэмслэлт байсан бол тэ эсвэл дээр нь хинэгэн ах эгч нас барсан бол хүчирхийлд өртсөн бол эсвэл хүсээгүй юм чин хугацааны дараа нэг аборт хийлгүүлэх гэж байсан бол тэр бүх мэдээллүүд орж ирдэг. Тэгээд тэр чин тэр хөрхий үр хөврөл ураг болохоос бүр өмнө гэсэн үг шүү дээ. Хэдэн сарын өмнө үр хөврөл байхад сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Гин байна лээ. Одоо ээж маань намайг төрүүлгүй байх уу гэж бодож Яг зөв. тэр маань надад гэмтэл болоод гидсэн тахтаа айлгтын ороод ирчихсэн гэж бодохоор аюу бас хэцүү санагдчихээн те бидний ямар ч нөлөөгүйгээр тэгээ хоёр тэгвэл манайхны нөгөө нэг хүүхд хүмүүжүүлэх арга болоод бас аюу хатуу хөтөө гэдэг шиг тийм байлаа шүү те. Одоо л нэг юм хүүхдийн хүмүүжлийн тэр дээр аюу гоё анхаардаг болсноос биш те. Тэгэхээр бид нар ч ер нь жоохон хэцүү л болсоод явсан байна да. Үнэхээр ээж аав нь хүсэж жирэмсэлсэн бол шал өөр. Хүсээгүй бол үнэхээр өөр буюу хэцүү байдаг. За. Тэгээд тэр үед нь засдаг тийм техник бас байдаг. Яг л гэхээр хүн аз жаргалтай, амжилттай амьдрна гэдэг бол амьдралынхаа болж өгвөл нөгөө агшин болгонд аз жаргалтай, амжилттай байх юм бол тэр хүн бурхан болон болтлоо. Цаашлаад өөрийнхөө тэ үр хөөхөд ач зээнэрийг аз жаргалтай амжилттай амьдрах суурийг нь тавьж байна гэсэн үг. Үүлийн өр гэж ойлгож болно. Харамсалтай нь бид нар өнөөдөр асуудалтай байсан бол тэр бол хөссөн өсөөгөө бидний эцэг эхийн улмаар цаашлах юм бол өвөг дээдсийн бүр цаашлвал нөгөө өндөр өвөө өндөр эмээгийн асуудал байсан байна гэж. Тэр үүлийн өр нь бид нар үүлийн үрийн үр дүн бид нар болж төржээ гэж. Тэгээд тэр нь ирээдүйд нөгөө сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчний суурь болдог. Наазах нөгөө удамших. Тэ удмын өвчин гэж байгаа шүү дээ. Одоо чинь ээж нь харшилтай байх юм бол хүүхэд нь диатезтэй байж байгаа. Ээж нь сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд, ер нь маш хүнд байх юм бол хүүхэд нь маш хүнд диатезтэй болж төрдөг. Тэгээд цаашдаа мэдээж харшилтай болох суурь тэндээс тавигддаг. Маш олон төрлийн тэ харшилтай болдог. Тийм одоо ген гэдэг чинь одоо яг тархины холбоос байдаг юм уу? Тэгээд нэг удамшдаг өвчнүүдээс гадна ер нь одоо нэг амьдралын хэв маягийг бас ингэж нөгөө бид нэр удамшаад айгу олон юм зэрэг ингэж удамшаад ер нь ирчихин тий. Тэгээд яг ген бол мэдээж гарцаагүй байгаа. Бидний материаллог энэ бие махбод шүү дээ тий. Бидний бие эс болгон өөрөө тий цөм байгаа, митохондри байгаа, рибосом байгаа. Тэгээд тэр цөм дотор нөгөө АТФ, РНК, ДНХ ч юм байгаа. Тэр чинь бидний мэдээллийн сан шүү дээ, тийм үү? Тэнгүүд нөгөө судалгаагаар бол тэр РНК, ДНХ-гийн эцэст нь байдаг нөгөө теломер гэдэг байгаа шүү дээ. Бидний нөгөө урт удаа насжилтыг тодорхойлдог. Стресстэй байх юм бол тэр маань багасаад байдаг. Тайван байгаад байх юм бол тэр маань бэхжээд байдаг. Бүр эпигенетик гэдэг шинжилгээ байгаа шүү дээ. Тэр судалдаг. Тэгэхээр бид нар теломер хөгжүүлэх боломжтой юм байл шүү. Сүүлийн үеийн азтай нээлт ирэх юм уу? Ямар гоё мэдээлэл. Биш нөгөө тэр хэмжээгээр л наслаад
Тэ хичээсэн ч баг хичээх. Найдваргүй гэлтэй. Цаасгаас бурхан болох юм чи ингээд. Тэгвэл бас тэр чинь хөгжөөд урт наслах боломжтой юм байна тий. Тийм шүү дээ. Одоо биднийг ангаахад байхад мэдрэлээс хөгждөггүй. Төлждөггүй гэдэг бас. Тийм байсан чинь сүүлийн хэдэн жил болохоор мэдрэлээс төлждөм байна. За ялангуяа бидний оюуны эрүүл мэндийг авч явдаг зүйл бол нөгөө мэдрэлийн эс хоорондын синапс гэж байгаа шүү дээ. Тэр нь бол маш сайн хөгждөг юм байна. Тэгэхээр бид нар тэрийг хөгжүүлээд авах юм бол наазах нь саяхан би бас нэг юм уншсан нь юу гэхээр Японд судалгаа хийсэн юм байна. Ямар хүмүүс нь ингээд өндөр насалчаад оюун ухааныхаа чадварыг алдахгүй байна гэдэг. Тэр чи айгүй олон үзүүл тэр судалж байгаа шүү дээ. Хооллолт, спортоор хичээлдэггүй юу? Эрүүл аж амьдрах ёсыг барьдаггүй юу? Эсвэл арх тамхи хэрэглэдэггүй юу? Сэтгэл зүйн хувьд ямар хүн бэ гэд. Тэгсэн чин урт насалсан хүмүүсийг судалж байгаа шүү дээ. Тэгсэн чин тэр болгоноос үл хамаарч урт насалсан байдаг. Ямар санда арх уудаг нэг англи авгаа дээр үед би нэг уншижсэн 100 хэд насалсан байгаад байдаг. За. Тий. Одоо нэг алдарт Английн ерөнхий сайд Черчилль чин өдөр болгон коньяк устдаггүйсэн байдаг. Тэгээд бас нэлээд өндөр насалсан шүү дээ. Тэгсэн чин тэр Япон хөгшчүүд өдөр болгон гараараа юм бичдэг юм байна. Тэнгүүд би өөрөө уужсан байхгүй. Би ч нэг сэтгэл засалч юм чинь хувьд гараараа тэмдэглэхээс за балаарчлан бичсэн шүү дээ. Өдөрт хэдэн ууц чамаагүй чинь. Тэгээ бодчихсан. За би бол бас оюун ухааны хувьд гайгүй байх юм байна. Гүх гар бичгтээ шууд хамаарч байгаа юм. Яг зөв. Тий. Тийм бас судалгаа байдаг. Жишээ нь одоо хүүхдийн хөгжил дээр хүүхдийг бага наснаас нь авахулаад тий гар хуруунуудын сайн хөдөлгөөд байх юм бол тийм тоглоомуудаар тоглоулаад байх юм бол тэр хүүхдийн оюун ухааны коэффициент IQ өндөр байдаг. Тий. Тэгэж тийм тоглоомууд аягүй их байдаг шүү дээ тий. За наазах нь нөө хятадын алдарт нэг 2 бөмбөлөг байдаг шүү дээ. Дуграад байдаг ч гэдэг юм уу тий. Тэгээ хятад ингэж явж идэв. Алганда хуруунуудаа массаж хийх ажгаар тэр чинь гар ус ажиллаад байгаа шүү дээ. Тэр чинь би нөгөө хүүхдийн гарын булчаа хөгжих зорилгоор хүүхдэл тэгнүүхээс том хүн бас ингэхэд нэмэртэй гэж бодоагүй байсан шүү дээ. Бас тийм байна тий. Яг миний сүүл сонссон мэдээлэлтэйг давхцаж байна. Би нэг ийм юм харсан. Хүний гадаад төрх бие бод гал одоо шууд нэг сэтгэл зүйтэй хамааралтай буюу би одоо урт гартай байвал арай жоохон тийм майндтай одоо сэтгэл зүйтэй байх байсан ч юм уу те хөөхөн байвал ч юм уу эндээс хоригтой байвал ч юм уу ерөн шууд ингээд хит харгалтай байвал ч юм уу те шууд том хамартай байвал ямар байдаг л хэрэгтэй хүн монхооч хүн хоороод гэдэг бэлэг эртнийх нь хэмжээ том байдаг гэдэг тэр бодлоос те судалгаа хийж байгаа. Яг. Тэгэхээр үнэхээр холбоотой л да. Сэтгэл зүй хүний төрхтэй те. Одоо жишээ нь сэтгэл зүйн хувьд бол өөдрөг хүмүүс бол овор багтай байх жишээтэй. Одоо өчигдөрхөн би бас нэг рилс үзчихсэн. Нэг байкерчин хүн байна. За нэрийг хэлээд яг нэрийг уншсан. Амар цоглог залуухан юм шиг. Тэгсэн чинь тэр байкерчин хэдэн настай байсан гэж бодож байна. 66 настай. Үнэхээр тэгж хэлэх хэрэггүй юм байл. Тэгэхээр хүн сэтгэлээрээ бол эрүүл мэндэн гадаад төрх нь бол яг л тийм байдаг. Алхаа гიშгэн ч гэсэн. Ер нь одоо нөгөө нэг хөгшрөлтөн дээр стресс бол шууд орж ирэх бах тий. Шууд орж ирнэ. Одоо би жишээ нь өдөрт нэг удаа юм бухимдах мэдрэмж төрөхөөр миний тэр өдөр ингээд фейлдсэн юм шиг ингээд мэдрэмж төрөөд ингээ ер нь ингээд айгу тухгүй хэцүү санагддаг. Гэтэл ингээд зарим хүмүүс байнгын бухимдалтай явж байгаа хүмүүсийг хараад яаж ингэж амьдэрдэг байна гэдээ бүр ингээд хэрвээ ингүүл би баг ингээд өвчих юм шиг ингэж нөгөө нэг мэдрэмж төрдөг тий. Тэгтээ яг хөө тэгээд бас наслаад яваад байгаа л болтой яа. Гэтэл ер нь айгу чанаргүй тий. Одоо би зүгээр амьдралын аз жаргал юу юм бэ гэхээр нэг өдрийн ингэж нөгөө таатай байх, тайван байх энэ л ерөөсөө хамгийн чухал зүйл. Тэрнээс бол нэг юмд хүрдэг ч юм уу, нэг тим юм бол байхгүй. Процесс бол хамгийн чухал гэж боддог тий. Тэгэхээр стресс бол за хүн төрлөختөнд ер нь амтан ч гэсэн стресстэй шүү дээ. Зайшгүй байх ёстой шүү дээ.
Амьд гарахын тулд тий тулалд нь эсвэл зүхтаана гэдэг бидний энэ чинь далд ухамсарын програм. Далд ухамсар маань үндсэн 3 програм байгаа шүү дээ. Нэгдүгээрт хоол хүнсээ оолох. Тэ тэр чин энерги тэ одоо нүүрс ус өөх тос тэгэд уурга нөхөх хэрэгцсүүдэд нөхөх хүчил төрөгчийг хангалттай авч амьсгалах эрүүл байх тэр механизм. За хоёрт аюулгүй байдал. Энэ бол гарцаагүй стресс. За хоолоо олж идэх гэдэг чинь бас стресс шүү дээ тий. Өлсгөлэн болчвол яах вэ нөгөө чон байлаа гэхэд хонь хоргон олдохгүй бол яах вэ яаж яах эзэд нь ойноос нь хөөгөөд алчих гэж гэдэг юм уу. За тэгэд гуравт нь бол түрүүний бит хоёрын ярьсан гүрүүд маа үлдэх. Үндсэн энэ 3 үүргийг бол бидний далд ухамсаар хөдөлж яадаг. За тэгэхээр стресс бол гарцаагүй байх ёстой. Кортизол, адреналин, стрессийн дааврууд ялгарна. Тэгэнгүүт нөгөө бидний оюун ухааныг бие махбодыг ялангуяа булчинг дайчлна. Нөгөө тулалдах буюу зүгтаахад тэ илүү хурдтай эсвэл илүү хүчтэй тулалдан зүгтаана. Гинкүүд удаан энэ бол хурц стрессийн тухай ярьж байгаа. Харин архаг стрессийн үед бол нөгөө кортизол, адреналин чинь байнгын ялгараастай болдог. Энэ бол нөгөө сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчний үндсэн суурь. Буюу тэр нөгөө хүчтэй тогтвортой байдлаа алдаад тэр нэг завсрын байдалд орчдөг хүний бие махбод үйл ажиллагааны үед. Буюу тогтворгүй гэсэн үг шүү дээ. Хизээл бол дээш хүчтэй савлах магадaltaй эсвэл унах магадaltaй. Яг манай одоо өрөнд орцсон байгаа дүү маань санаанд орчихно л та. Ерөөсөө байнгын мөнгө одоо тий өрөөд дийлж чадахгүй байгаа тэр хүн боддог чинь. За тэгэхээр тэгэнгүүт нөгөө бидний дархлааны системийг авч явдаг хөөрхий лимфоцит нөгөө цагаан эсүүд ч гэдэг юм уу те тэр л байгаа шүү дээ. Тэд нар маань эрүүл бие махбодонд байх юм бол нөгөө өвчний эсүүдийг танина. За нөгөө хавдрын эс байлаа бидний биеинд хорон тутамл хавдрын эс төлжиж байгаа шүү дээ. Мутац бол ямар нэгэн байдлаар болж байгаа хүссүүс. Тэнгүүд нөгөө цагаан эсүүд дотор маань тагнуулч эсүүд гэж байгаа. Тэгээд дараа нь очиод тэднийг устгадаг алуурч эс киллер буюу бидний дайч эс гэж байгаа. Тэгээд тэд нар маань ингээд амжилттай нөгөө дайснаа буюу өвчний эсүүдийг таниад устгаад байдаг. Гэтэл нөгөө цуснд кортизол маань ингээд ямар нэгэн хэмжээр байнга байгаад байх юм бол нөгөө цагаан эсүүдийн эмгэг эсүүдийг таних чадварыг суллаад эсвэл бүр байхгүй болгочдөг. За дархлаан шууд нөлөөлж байна. Шууд. Тий. Энэ бол нөгөө сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчний үндсэн шалтгаануудын нэг. Одоо бие махбодын өвчтэй мэдээж өөр шалтгаанууд бол байж болно. Тэр хоол байна уу, тэ хөдөлмөрийн хүнд нөхцөл байна уу, хортой бодсон байна уу. Тэгтээ хүчтэй тийм суурьудын нэг бидний дархлааны системийг ингээд байнга дэмжиж яадаг. За тэнгууд нөгөө цагаан эсүүд маань өвчний эсийг танихаа байлцсан юм чинь одоо нэг тийм завсрын байдалд орсон юм чинь нөгөө хавдрын эсүүд гэхэд бол маш төрөнгийн эсүүд байдаг. Нэгэнт мутац болоод үүссэн л бол маш хурд яг хавдрын нэг 3000 гаруй төрөл байгаад байдаг. Маш хурдан явцтай хавдрууд гэж байдаг. Харьцангуй хоруу чанар нь бага хавдар гэж бас байгаад байдаг. Тэгэхээр айлч тохиолдолд хавдрын эс маань өөрөө тижигдэх ёстой шүү дээ. Тэнгүүд хажууд байгаа нөгөө эрүүл эсүүдийнхаа тижээлийг авдаг. Судалжилтыг тэ өөртөө авдаг. Тэр эрүүл эсийнхаа дотор байгаа тэ амин дэм эрдэс юу гэдгийг бүгдийг өөртөө шингээдэг. Тэгээд судсын өөртөө тийм маш өргөн хүчтэй тийм судалжилтын системийг бий болгочдөг. Тэнгүүд нөгөө эрүүл эсүүдэд шаардлагатай бодисууд очихгүй учраас тэд нар маань өгчөж эхэлдэг. Тэгэнгүүт нөгөө хавдар өөрөө маш хурдан томорно. Тэгэнгүүт магадгүй нэг хэсэг нь тэр үндсэн хавдраасаа хохроод буюу тэ метастаз гэж байдаг. Тэгэд өөр эргэтэнд очиод тэр үрчин гих мэтчлэн хавдрын хамгийн аюултай хүчин зүйл бол тэр. За харшлын урвлуудын аутоиммун гэдэг. За тэнд бол одоо маш олон өвчин байгаа. Нөгөө үе мөчний полиартрит гэдэг, СКВ гэж байдаг. За бодисын солилцооны бусад өвчнүүд, за харшилч гэсэн энд орж байдаг. Тэгэхээр нөгөө систем нь бол яг тус бүрдээ жижигхэн процесс нь ялгаатай байдаг. Гэхдээ одоо зүгээр харшлын хувьд ингээд аваад үзэх юм бол за гадны ямар нэгэн биет буюу харшил үүсгэгч
аллерген. За одоо өстө хавшлын сезон эхлэх гэж штэ. А манайх энэ зам бол харшлын сэтгэл заслын эмчилгээг нэлээд өргөө явуулна гэж хэлсэн төлөвлөгөө байгаа. Нөгөө хүн маань тэр нөгөө дархлааны тогтолцоо маань завсрын байдалд орсон байгаа штэ. Тэнгүүд нөгөө гаднаас орж ирж байгаа тэр харшлын бодисыг таньж чадахгүй. За энд бол нөгөө дархлааны системийн нөгөө хувилбар нь юу гэхээр хит мэдрэг болчдөг. Стрессээс болоод. За тэнгүүд нөгөө тэр харшлын за нэг тоосон цар орж ирэхэд цагаас очоод тэрнтэй комплекс тийм багц үүсгчдэг. Нөгөөхийнх нь молекулжин энгийн эсийн молекулжингээс хүнд байдаг учраас одоо бидний хамрын нүдний салстууд дээр очиж суудаг. Наалтчдаг. Тэнгүүд нөгөө салстууд маань өрөвснө. Уулайн тэ тэр эсүүд хавгна буюу тэнгүүд хавгаж байгаа юм чинь тэндээс нөгөө шингэн ялгарна буюу нус нулимс. Тэнд өрөвсөл явагдаж байгаа юм чинь тэр хавийн одоо цусан хангамжил маш одоо итгэвчин улайлтууд. Зөвхөн би хамгийн бүдүүн томор нь ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд одоо хоолны харшил гэж тэгж байна те. Глютены асуудал гээл сүүлийн үед айгүй их ярьдаг болсон. Гурил идэхэд л нөгөөдхөө шингээж чаддаггүй ч гэдэг юм уу, сүү уухад шингээж чаддаггүй ч гэдэг юм уу. Тэгээ энэ нь болохоор чин сая миний хэлсэн механизм нөгөө хоол боловсруулах систем дээр өгдөждөг. Сүү уухад нөгөө бидний бие махбодын өөртөө хит эмгэг мэдрэмтгий болцсон учраас хоол боловсруулах харшлын хувьд бол нөгөө ходоодны салст ч гэдэг юм уу те айгүй хавгансан байдалтай мэдрэг байгаа юм чинь дээр нөгөө сүүн очингууд шууд харшлын хариу урвал үзүүлээд тэгэд гүйлэгдэг ч гэдэг юм уу наазах гих мэтэл. За үе мөчний өвчний хувьд аваад үзэх юм бол одоо энэ бол аутоиммуны буюу өөрийн дотоод шалтгаан төвчин бидний бие махбодод байгаа одоо тэр ясны эсвэл нөгөө юу мөгөөрсний эдийг бидний нөгөө дархлааны систем маань эмгэгээр тэндэг болчдөг. Өөрийнхөө мөгөөрсний эсийг эмгэг гэж таниад устгах гээд ордог юм шүү дээ. Тэгээд тэнд маань нөгөө өрөвсөл үүснэ. Нөгөө түрүүний хэлдэг комплекс үүсдэг. За тэнгүүд тэр маань өөрөө өрөвсөлтэй байгаа юм чинь. Тэнгүүд тэр маань өөрөө цаашлах юм бол тэр өрөвсөлтэй эсүүдийн хэмжээ бол маш ихсэн. Өрөвслийн хэмжээ нь бас өөрөө нэмэгдэнэ. Эмчилгээ хийхгүй шүү дээ. Тэнгүүд тэр маань идэгдээд эхэлдэг. Нөгөө ясан дээр байгаа мөгөөрсөөс чи хамгаалж явах ёстой байдал өөрөө өрөвсөн юм чинь. Өөрөө байхгүй болоод тэгээд ясан тэр чигээрээ гарч ирээд тэгээд нөгөө өвдөлтүүд үүсэн шүү дээ. Дараагийн бүр нэлээд явцсан шатан дээр эхэндээ бол өрөвсөлтэй байгаа юм чинь тэр чинь өөрөө айгүй өвдөлттэй улайлттай хавантай гэж явагддаг. Хит мэдрэг болоод тэгээд би яагаад мөгөөрсийг дайснаа гэж харч уу гэдэг дээр тийм нөгөө санаа зовчтой. Нөгөө тагнуулж цагаан эсүүд маань ялгаж чадах болчихдог байхгүй. Одоо кортизол чин тэ зэргээс одоо хамаарад яг зөв тийм байна. Тэгээд кортизол чин өөрөө бие махбодыг дайчилдаг гэсэн. Нөгөө талаар нэлээд тийм хоруу чанартай тийм эсэ байгаа. Юу даавар байгаа. Тэгэхээр бидний бие махбодын нөгөө дархлааг байхгүй болгоцсон шүү дээ. Эсвэл нөгөө тийм унтаа байдалд болгочдөг. Эсвэл хит мэдрэг болгочдөг. Тэгэхээр одоо би надад тийм шинж тэмдэг байдгүй ч гэсэн одоо магадгүй ийм зүйл тохиолдож болох уу одоо олдмол уу гэх юм уу? Яг зөв. Одоо чи ингээд байнга стресстэй байх юм төдөө тийм үү? Тэнгүүд стресстэй байхад ядарсан байхад ядралт бол угаасаа стресс шүү дээ. Архаг стресс. Тэгээд нойргууд нь бас энэ төр чи стрессийн үр дагавар. Нойргууд гэхэлэр дахиад хүний одоо бидний даалдах humсар маань өөрийгөө удирдах чадхаа болцсон байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол яг энэ сэтгэл зүйн шалтгаан бол үндсэн хэд хэдэн хувилбараар явагддаг. Нэгдүгээрт бол мэдээж сэтгц. Нөгөө бодлууд, айц, түгшилт, тийм үү? Гутрал, тийм. За уйлгт бодлууд. За дараагийнх нь мэдрэлийн тогтолцоо. Энэ бол одоо нөгөө тархины эсүүд. Нөгөө толгой өвдөгч гэдэг юм уу, нойрг өвдөгч гэдэг юм уу. За тэнгууд тэр чин өөрөө нөгөө чөтгөрийн тойрог гэдэг шиг
дархлааны системийг одоо нойргүй боллоо гэхэд дархлааны систем маань бүр унана. Нойр нь хамгийн чухал бидний хэрэгцээнүүдийн нэг гэдэг байгаа шүү дээ. Нойргуудтай хүн бол харьцангуй илүү өвчин тусламжтай, харьцангуй богиносломтой гэсэн судалгаанууд байгаа гэдэг. За мэдээж тэнгууд одоо бамбаа олчих доош орж ирнэ. Тэнгууд амьсгал буюу астм астма үедний бронхит гэж байж байгаа бас. За тэнгууд нөгөө үйл ажиллагаа маань доголдод кортизол ч хамгийн түрүүнд зүрх тэ мэдрэл нөлөөлж байгаа юм чинь зүрх өвдөж эхэлнэ үйл ажиллагааны хувьд. Яванда бүтцийн өөрчлөлтөнд орох юм бол за тэгээд нэг сорвжилттай ч гэдэг юм уу, хавантай ч гэдэг юм уу, тийм зүрх болж өөрнө. Тэгэд үеийн мөчөнд орж ирнэ. За тэгээд доошлох юм бол нөгөө хоол боловсруулах эрхтэн бас байж байгаа. Нөгөө л ходоодны шарах. Тэгээд нойр булчирх, за ийлэг гэл бүх эрхтэнд хамааралтай харамсалтай. Тэгээд доошлох юм бол нөгөө сэтгэл зүйн шалтгаанд өргүүдэл гэж байгаа. Эсвэл нөгөө эмэгтэйчүүдийн сарын бие юм ирэхэд нуруугаар нүвддэг ч гэдэг юм уу, сэтгэл санаа айгүй хямрагтгаа болдог ч гэдэг юм уу те. Зарим эмэгтэйчүүд бол ингээл сарын тэмдэгний ирэхэд юу ч болоогүй юм шиг л цоглогоороо давхад байдаг хүмүүс байдаг. Бахад заримынх нь нуруу өвддөг те. Их өвдөлттэй ааш муутай болдог яг зөв. Бүр зарим эмэгтэйчүүд дээр бүр айгүй тод илэрдэг юм байлээ. Тэгэд одоо саяын өвчлөлүүд бол ерөн сэтгэл зүйн шалтгаантай буюу суурин тэр тэгээд бүр одоо яг бодгал дээр тий хотоодны шарх болж орж ирэх юм уу тий. За тэгээд нөгөө бэлгийн үйл ажиллагаан дээр орж ирнэ. Эмэгтэйчүүд хөрөлттэй болно ч гэдэг юм уу тий. Стресстэй байх юм бол юу дур тавих, юу секс хийх тий. За тэнгууд нөхөр стресст нь тий нөгөө ихнэр нь хүсэж байгаа юм нэг. Эрэгтэйчүүдийн хувьд бол хурдан тавьдаг болно. За эсвэл бүр бас эмгэнэлэн сулралд орно. Стрессээс болоод тийм болох юм уу? Тийм шүү дээ. Айгу бас бодовчтой маань тий ер нь. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүд маань нөхрүүдээ стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Нөхрүүд маань бас эхнэрүүдээ стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Одоо жишээлбэл би ер нь яагаад чи мэдэхгүй. Одоо манай их надад ингэж ярьчихсан байхгүй юу? Би ингээд юм санаа зовхоор нүрэн дээр цэврүүтэй юм гарчт ингээд би бүр би нөө арьс өвчнүүдийг яриха марчиж. Псориаз, нейродерматит гэл. Тийм тэр үнэн үү те би зүгээр тэгээд таарсан байх гэж утсан чинь стресс. Нүрэн дээр нь цэврүүтдэг гин. За тэгсэн чинь би болохоор өөдөөс нь бас нэг хачаа юм ярьж байгаа байхгүй юу? Мөнгөний тухай утгаар одоо бидний нугас чи одоо нэг тархины нэг юм байна. Мөнгөний тухай жоохон ингээд сериосны ботхоор яг миний нугасаар ингээд нөгөө нэг шил үзүү булчингууд хөшин нэг шалгадаг төхөөрөмж чиг яг тэр ингээд өвддөг. Нурууны өвдөлтүүд байгаа. Тэгээ би яг 7 хоног хэрвээ яг тэгж өвдөх юм бол ингээд миний бие өвдөхөр байгаа даа байхгүй юу. Тэгэхээр би энэ бодлыг гэс ингээд болоод шийд чадах уугүй юу те ингээд зогсоохыг ингээд боддتي. Тэгэхээр стрессийг бол айгүй хурд нөгөө шийдэж чаддаг байх хэрэгтэй. Стресс менежментийн асуудлыг яригдана. За дархлаанчууд нөлөөлөхөөр бусад өвчлөлүүдээ ер нь бол дагуулад ирчих юм байна. Тэгээд одоо нөгөө плацебо эффект гэдэг байдаг шүү дээ тий. Одоо тэднэрээс болоод бидний эдис хүртэл одоо эдгэрээд идэг юм уу? Одоо нэг ингээд нэг сайжрах гэдэг байна шүү дээ тий. Танд ер нь нэг тийм зөвлөх гэх юм уу? Одоо бидний амьдралд бол шүүрч аваа гэвэл ер нь зөндөл стресс бэлэн ингээд дотоод байж идэг тий. Нэг тийм нэг техник гэх юм уу? Та нэг тийм зүйл санал болгооч одоо өөрийгөө хураад чамаагүй гэдэг шиг тий. Тэгэхээр нөгөө плацебо эффект бол үнэхээр сэтгэл засал нэмжлэхний нэг төрөл гэж ойлгож байна. Одоо жишээ нь хамгийн уншижсэн анхны жишээ бол Бехтерев гэж тухайн үед Оросын дараа нь зөвлөлт толгойд улсын алдарт мэдрэлийн эмч байсан. Тэгээд Бехтерев шавнартаа нэг удаа хэлсэн байдгийг. Яг тухайн үед за магадгүй анилгийн те толгой өвдөж байгаа хүнд шавнартаа за би энэ анилгины оронд өөр юм өгөөд магадгүй энэ анилгины 4-1-ийг өгөхөд гарах үр дүн та нар 2 анилгийн өгөхтэй адилхан хэмжээнд нөлөөлнө гэж. Яг бол тэр одоо эмчийн өөрийнх нь нэр хүнд
плацебо эффект болчих жоох. Аа. Плацебо эффектийн үндсэн судалгаа бол тийм шүү дээ, тэ. Ямар ч эмчилгээний үр дүнгүй бодисыг за энэ бол анилгын шүү. Энэ бол одоо юу гэдгийг тэ даралт буулгадаг ямар нэгэн бодис шүү. Им шүү гэдэг өгөхөнгүүд нөгөө үр дүн гарч идэг. Яг тэгвэл яг бодит тэр химийн биед явж байгаа процессд маань бидний сэтгэл зүйн нөлөөлж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүгээр өвчлөлүүдийг буцаагаад эдгэж болох уу? За сэтгэл зүгээсээ болоод өвдсөн юм байна тий. Тийм. Тэгэхээр орчин үеийн сэтгэл засал эмчилгээний үндэс бол ерөөсөө тэр маш олон янзын тийм олон хүн байсан. За хамгийн анх Александр гэдэг эмч судлаач энэ сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчин гэдэг маань өөрөө ерөөсөө стрессээс шалтгаантай юм байна гэдгийг тогтоосон байдгийн. За тэгээд тэрнээс өмнө ч гэсэн одоо плацебо эффект гэдэг шиг нөгөө бөөнөрч гэдэг юм уу те. Яг хүн ямар нэгэн хүн өвдлөг дон хэнгэрхээ зохиод ч гэдэг юм уу. Эсвэл ламнар бүх төрлийн шашны нөгөө таринаа уншаад ч гэдэг юм уу. Одоо юу гэдгийг муслимынхан болохоор намаз ч гэдэг юм уу те. Христиан болохоор залбираач ч гэдэг юм уу. Тэгээд хүмүүсийг эдгэждэг тохиолдол байдаг шүү дээ. Одоо ялангуяа христийн пасторууд энэ эффектийг маш их ашигладаг. Хасаагүй л болдог шүү дээ. Нөгөө заал дүүрэн ч гэдэг юм уу хүмүүс цуглуулаад ертөнцийн эзэн та нарыг эдгэж जैन залбир та ертөнцийн эзний гэл. Тэнгүүд зарим хүмүүс бол эдгэрчдэг. Тийм. Гайхалтай. Тийм. Энэ бол цэвэр сэтгэл зүйн нөлөөлөл. Нөгөө талаар яг одоо мэржлийн эмчнэр гэдэг юм бол Кашпировский гэдэг тухайн зүйл толгойд улсад 1989 онд би ангийнхаа оюутан болчоод ховсын сонсч ирсэн. Зурагтаар шууд нэвтрүүлдэг байсан. Тэгэнгүүт жишээ нь заал дүүрэн хүн суулгачаад тэдгэрийг ховстоод таны өвчин эдгэрж байна. Таны олон жилийн сорив шимэгдэж алга болж байна гэхэд тодорхой хүмүүс эдгэрж исэн байдаг. Тэгэд бүр зурагтаар Кашпировский яг кесар хагалгаанд орж байгаа нэг эмэгтэйг ховстоод тэгэд ямар ч нөгөө нойрсуулах бодис ашиглахгүйгээр зөвхөн ховсороо өвдөлтгүйгээр хагалгаанд оруулж исэн кейс байдаг. Байж боломгүй кейс биш үү? Тий. Яг тэр шиг одоо жишээ нь би 2 жилийн өмнө ховсын бүлгийн сэтгэл засал нэг л удаа явуулсан л та харамсалтай. Тэгээд нэг удаа ороод эдгэрсэн гэсэн хүмүүс бас байгаад байдаг. Одоо энэ жилээс бол тэргээ байнгын болгоно. Тэгээд дээрэс нь янз бүрийн эдгэршгүй өвчнүүдийг эмчилдэг гэж хүмүүс байдаг. Одоо хятад хамгийн ойрын жишээ бол нагуун бэлэг эмч гэл байдаг. Сонсч байсан. Заал дүүр хүмүүс суулгачаал. Тэгэл нөгөө хүн эдгэрж байгаа бичлэгүүдийг үзүүлээл өөр кейсүүдийг тэнгүүд яг тэр өвчтэй хүмүүс нь эдгэрээд идэг. Тийм. Одоо амьд байгаа тэр нь явагдаж байгаа. Ирээнд монголчуудад зориулсан тийм лекцүүдээ бас уншаад байт юм байлаа. За зөндөө Луиза Хей гэж номнууд нь монгол дээр орчуулагдсан байдаг. Хосе Сильва гэж байдаг. За Орсын Синельников гэдэг бас сэтгэл засалч юмч байдаг. За хамгийн сүүлийн одоо од болж байгаа хүн бол Joy Dispenza гэж байгаа. Тэр бол өөрөө судлаач хүн. Одоо би яг нөө Dispenza-гийн номнуудыг захиалаад авчирсан уншаад эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэд Dispenza болохоор ерөнхийдөө орчин үед чинь юм болгоныг quantum physics гэж ярьдаг болсон. Тэнгүүд энд нөө квантын сэтгэл судлал, квантын ангаах ухаан гэж ярьдаг болсон. Тэ. Тэнгүүд тэр нь юу юм бэ гэд үзсэн чинь за quantum physics-ийн анх үүсэл нь бол одоо бидний бие бол эгэл биетүүдээс бүрдэж байгаа тийм үү. За молекул цаашлах юм бол атом. Тэр нь өөрөө гол нь электрон, протон, тэгээ цаашлах юм бол кваркууд. Яг үнэ. Тэ. Тэнгүүд анх энэ quantum physics-ийн гайхамшиг нээсэн ойлголтны үгээр талигач Эйнштейн нээ саналыг гаргасан чинь дараа нь атом ер нь энэ шинжлэх ухааны салбарч өөрөө бас айгүй асуудалтай шүү дээ. Хэн нэгэн эрдэмтэн нэг юм гаргаад ирэнгүүт бусд нь нийлж байгаа дайрдаг.
Хөөхий улс төр шиг штэ. Сая Нямбатрыг боорсоор багаад унгаачлаа тийм үү. За одоо учирлыг боороод эхэлж байна. Өмнө нөгөө оюун эрднийг тэгсэн. Шинжлэх ухаан ч гэсэн яг нэг тийм хандлага. Энд хувь хүний нийгмийн сэтгэл судлалын ойлголтууд бол явж байдаг. Өөрөөсөө хэн нэг нь гарах гэж байгаа бол тэрийг унгаачих юм бол нөгөө яг л цаана айгүй тийм эдийн засгийн эрх ашиг явж байдаг. За энэ тохиол 10 сард болох 70 сар үеийн санхүү гэдэг лекцэн дээр яригдана. За харилцаа гэдэг дээр бас яригдана. Яагаад тэ бидний харилцаа юм байдаг юм бэ? Цаана зорилго нь юу байдаг юм бэ? Эрх ашиг нь юу байдаг юм бэ гэж. За тэнгууд нөгөө квантум физикийн саналыг гаргангууд ингэсэн байдаг. Одоо эгэл биетүүд одоо жишээ нь гэрэл тэ гэрэл одоо энэ гэрлийн дэлгүүр ингээд бид нар руу явж байгаа болохоор бид нар ингээд тод харж байна. За хамгийн том нь бол мэдээж нар тийм үү? Одоо секундэд юу гэдгийг 300 мянган км-ийн хурдтайгаар нисэж яадаг. За тэнгууд гэрлийн тэгэд ийм хаалт тавиад хоёр хаалт ингээд цаана нэг урт хаалт тавиад тэнгууд гэрлийн эгэл биетүүд фотонууд ингэж нисэж ирэнгүүтээ энэ эхний хаалтыг тойроод дараагийнхаа хаалтан дээр тусч идэг. Тойроод гэсэн үг шүү дээ. Тэгээд квантын ангаах ухааны ингээд судлаад үзсэн чинь одоо эгэл биет нэгэн зэрэг объект байдлаар байдгийм байна. Нөгөө талаар долгион байдлаар байдгийм байна. Нэгэн зэрэг хоёр төлөв байдал гэсэн үг. Долгион бишвэл тэр чинь хаалтны ард очихгүй шүү дээ тийм ээ. Мэдээж тийм. Долгион учраас тэгээд за тэгэнгүүт тэр нь юунаас хамаарат байна вэ гэсэн чинь тухайн энэ тухай бодож байгаа хүний бодлоос тэр хүн за энэ атомыг харж байгаад за тэр фотон нэг ч юм уу те ингээл хараад яг анхаарлаа төвлөрүүлэнгүүд яг объект болчихж байгаа байхгүй юу. За энэ маус. За тэнгууд ингээд хөдөлж яах нүгэнкүүд энэ маань гэрлэн ингээд эндээ фотон болчихдог. За тэгээд диспенсагийн номон дээр энийг тэгвэл яаж ашиглаж болох юм бэ гэд нөгөө хүний бодлыг ингээд нөгөө нэгэнд бидний бодлоос тухайн эгэл биетийн ямар төлөв байдалд орших нь хамаарж байгаа юм чинь байж боломгүй л юм байна дээ. Тэгээд энийг чинь нотолсон юмнууд бол зөндөө судалгаанууд байгаа даа. Суперфизишн энэ тийм. Тэнгүүд эдгэрэлтэн дээр яаж ашиглаж байгаа вэ гэнкүүд одоо миний тэнгүүд бид нар бол өөрсдөө хоосон юм байл шүү дээ. Хоосон. Бидний бие махбод хоосон. За. Яагаад вэ гэхээр за хамгийн том жишээ бол огторгуул хоосон мөн үү? Тийм. Гэтээ тэнд нар байгаа юу? Байгаа. Тэгэд хүрээлэд баахан хоосон явж байгаа тийм үү? Тэнгүүд нартай хамгийн ойрхон нөгөө хамгийн жижигхэн гариг Меркури бодтой. За тэгээд цаашаа чин Венер суугаар тэгээд дэлхий хууртна. Гэхдээ тэр хооронд ч бас хоосон байгаа шүү дээ. Тэ? Тэнгүүд хорвоо ертөнц бол өөрөө хоосон юм байна. Гариг маань юм биш үү? Тэнгүүд тэр чин эзэлж байгаа эзэлхүүн нь 0 таслал 6 0 3 эзэлхүүнийг эзэлдэг. Бараг байхгүй юм байна тийм үү? Яг зөв. Бусдаа хоосон байгаа даа. Бид нар ч гэсэн баг байхгүй юм байна уу? Бидний бие махбодын бүтэц яг тийм байгаа байхгүй юу? Одоо бидний эс болгон өөрөө эгэл биетээс тий тэр митохондри гэхэд хар мянган атомоос бүрдэж байгаа тий. За тэр юу гэдэг рибосом нь бас хар мянган атомоос бүрдэж байгаа. Нийт хүний биед 150 триллион эс байна гэсэн тоо уншиж байсан. 37 их 80 төлөв. За тэнгүүд нөгөө тэр митохондри рибосом юу гэдгийг цөм за цитоплазм ч өөрөө шингэн байгаа даа. Мембран. Мембран дээр гадуур нь хүрээлсэн байгаа. За тэнгүүд чи бас давхаргууттай тийм үү. За тэнгүүд тэр болгон ч бас эгэл биетээс бүрдэж байгаа шүү дээ. Бүгд өөр өөр юм тийм. Жишээлх юм бол усны молекул гэнхүү H1 гэл хүчил төрөгч O2 гэл явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр молекул чин өөрөө эргээд голд нь электрон байгаа, хүрээлээд протон байгаа. Тэр хооронд ч бас асар зай байгаа даа. Микро бүр наано тэр төвшинчтэй.
Тэрний хоосон зай нөгөө нар дэлхийн хоорондын хоосон зайтай үндсэндээ ойролцоо. Ямар сонин юу вэ те? Тэ квантум физикийн судалгааны объект нь бол тийм субъект нь ч юм уу тийм шиг. За тэгээд ингээд бодоод үзэхлээр бидний бие чинь тэгэл нөгөө эс болгоны те эргэтэн эгэл биет орсоор органал гэдэг л да. Эсийг бүрдүүлж байгаа тэр митохондрионуудыг тэдний бүрдүүлж байгаа тэр атом за молекул том нь бол молекул шүү дээ. Цаашлах юм бол атом. Атом ч өөрөө электрон, протон. За цаашлах юм бол кварк. Тийм. Кварк ч гэсэн бас өөрөө дотроо цөм. Тэгээд магадгүй тэрийг хүрээлж байгаа юмнуудаас бүрддэг. Тэгээд ингээд дотгош байгаа ажиглаад үзэх юм бол бас хоосон. Тийм. Хүн за хоосон ядчих бас 70% нь усч байдаг нь юу вэ те? За усны молекул ч бас хоосон шүү дээ. Хааш хоёр хоож дээ. Тэр чинь бас тэр молекулууд ч өөрсдөө электрон, протонс бүрдээд байгаа шүү дээ. Аяг сонио ойлголт байна. Яг өөрийгөө бас хоосон гэж бодох гэсэн чинь энэ дуурж байгаа тэгээд хоосноо гэмээр тий. Аха. Тэг хоосон болохоор яах вэ? Тэнгүүд нөгөө диспенсер гин нэг плацебо гэсэн номыг би уншиж байгаа л да. Тэр 23 наснда 86 онд надаас тавах юм байл. Тэгээд ингээд триатлоноор хичээлдэг. Тэр чинь нөгөө Google усан цэлэл яг дугуй унцсан явжсэн чинь хойноос нь нэг 55 настай авгаа ирээд мөргөөд нөгөөд чинь шидэгдээд бас хэрэглэн тэр бампер эднээсээс нь барьж марж байгаа л процессор бүгдийг бичсэн байгаа байхгүй. За тэгсэн чинь нөгөө диспенсагийн 6 нуруу хугарсан. Нурууны яс. Компрессионы буюу шахагдсан хурлууд. За дээр ерөнхийдөө бол нөгөө найдварг болж байгаа шүү дээ тэр хүн чинь. Тэнгүүд дээд доод хоёр эрүүл үеуд дээр нь төмөр хатдаг шүү дээ. Шөрөвддөд ч юм уу. Тэгээд дундлын тэр гимтсэн ясуудыг, нурууны яснуудыг хөдөлгөөнгүй болгож тийм амьдрал диспенсад ирж байгаа байхгүй. Тэгэхээр чин насан туршдаа хөдөлгөөнгүй нэг юм шулуун цэх амтан болно. Тэгээд хэвтрийн байдалтай шүү дээ тэр чинь. За тэнгүүд мэдээж зөндөө эмчнэрээр явж байгаа бүх эмч яг тийм л аргыг санал болгосон тухайн 86 онд. Одоо ч гэсэн бараг л тийм шүү дээ. Нурууны ясны гэмтлүүлээ гэхэд бол тэгэл төмөрлөл хаддаг. Тэ. Харамсалтай нэлбэг. За тэгээд нөгөөдөг чинь за ингээд эмчнэрийн хэлснээр би явах юм бол ерөнхийдөө бол би ингээл нэг хэвтрийн сүг болох юм байна. За тэгвэл би гадагшаага хандхаа болоод өөрийнхөө дотоод ертөнц рүү хандъя л да гэж. Тэнгүүд үдсэн байгаа янз бүрийн бясалгал эднүсийг сонирхоод мэдээж одоо дэлхийд бясалгалын маш олон урсгал байгаа. Би ч гэсэн үндсэндээ хоёроор нь нэлээд олон жил хичээлж исэн, 3-4-ийн сургалтанд нь сууж исэн. Одоо өөрөө транст бол байнга ордог. Одоо миний ховсын бичлэг гэдэг юм. Буюу дотоод ертөнц рүүгээ байнга өнгөдөг. Тэгэнгүүт тэнд бол хязгааргүй ертөнц мэдрэгддэг. Тэгээд би хэлдэг зүйл нь юу гэхээр хязгааргүй гэдэг хоёр тийш. Нэг нь гадагшаа бол нөгөө хорвоо ертөнц хязгааргүй. Нөгөө гадаад тоосон чинь байгаа шүү дээ нар хүртэл хийжүүлээ те. Нөгөөд нь бидний дотоод ертөнц хязгааргүй. Бидний энэ тэр эсийн доторх те. Тургуй ертөнц хязгааргүй. Хүний тэнэглэл хоёр хязгааргүй гэдээс юм аа дан чинь шүү дээ. Үнэн байсан. За тэгээд нөгөөд чинь өөр дээрээ төвлөрч сурах гэж бол нэлээд юм болсон. Янз бүрийн юм судалсан байдаг. Тэгээд сурсан. Тэгээд мэдээж өөр юу хийх вэ? Тэр чинь хэвтэрт байгаа юм чинь. Өдөржингөл өөрийгөө ажиглал те. Тэгэл суугаад байдаг. Энэ дээр нэг юм байт. Сэтен гэж нэг Орсын эмч байсан. Дэлхийн 2 дугаар дайны үед бас айгүй хүнд шархаваа дараа нь өвдөөд тэнгүүд христчин болохоор өнөө алдартан Орсын юм чинь. Тэгэд нэг ясны өөрийгөө ховсдох ховсыг зохиосон. Тэнгүүд өвчин болгон зориулж өөрийгөө ховсдох. Тий. Жишээ нь одоо би бөөрийн өвчтэй хүн байлаа гэд. Гэтэ диспенсер шиг бол мэдээж орчин үеийн судалгааны арга бол тухайд байхгүй шүү дээ. Тэр чинь 40 он, 50 он. Тэгээд бөөрийн өвчтэй хүн байлаа гэхэд миний бөөр ирүүлж чаана. Бөөрийн эсүүд маань ирүүлж чаана. Миний бөөрийн эс болгоны цусан хангамж сайжирч чаана.
Миний бөөрийн эс болгоны мэдрэлжүүлэлт сайжирч байна. Миний бөөрөнд үүссэн задарлын бүтээгдэхүүнүүд маш сайн хурдан гадагшилж байна. Миний судасны хан ирүүлжиж байна. Гэл нэг худал үгийн мянга давтвал үнэн болдог гэдэг шиг. Бүр бараг сайжирч байгаа шиг санагдсан шүү дээ. Тэгээд одоо чинь миний зүрхэл нөгөө эргэтэн болгон дээр бүр тэр байтугай сэтэн шизофренигийн үеийн ч гэдэг юм уу тийм нод хийцэн байдаг. За нөгөө талаар би 2008-аас 15 оны хооронд 7 жил хавдар судлалын үндэсний төв зөвлөх хийжсэн. Тэгтээ харамсалтай зөвлөх юм чинь гэрээтэр байнга тууштай бол хийхгүй. Тэгэнгүүт нэг Америкийн гэр бүлийн номыг олж уншиж байсан. Нөхөр нь хавдрын туяаны эмч, эхнэр нь эмэл зүйн сэтгэл зүйч. Зохиолчдыг мартсан ба шүү дээ. За байж байгаа санагдана. Тэгээд тэр хоёрын судалгаа юу байсан бэ гэхээр тэр чин 70-ад 80-ад оны үеийн судалгаа байхгүй. 120 хэдэн хавдрын 3 дугаар шатанд байгаа өвчтнүүдийг сонгоод өдөрт 3 удаа одоо төсөөлөх эмчилгээ гэж байгаа. Одоо сэтгэл заслын хүчтэй эмчилгээнүүдийн нэгээр одоо бол хүлээн зөвшөөрөгдсөн л доо. Тэгээд тэр яадаг вэ гэхээр өглөө нэг 20-30 минут нөгөө хавдрын эсүүдээ дайсны цэрэг байна гэж төсөөлөөд нөгөө цагаан эсүүдийг манай талын цэргүүд байна гэж төсөөлөөд мэдээж их үедээ бол манай талын цагаан эсүүд цэргүүдийн тоо их байгаа шүү дээ. За тэнгууд нөгөө туяа эмчилгээний туяаг нь бас манай химийн зэвсэгч гэдэг юм уу гэд төсөөлүүлээд хавдрын эсүүдийг устгаж гин гээд өдөрт 3 удаа 20 минутаар төсөөлүүлсэн байдгийг. Тэнгууд тэр 120 хэдэн хүнээс 20 хэдэн хувь нь бүрэн идэрсэн байдаг. 20 хэдэн хувийнх нь хавдрын одоо зогссон байдаг. 20 хэдэн хувийнх нь бол удаашрсан байдаг. 20 хэдэн хувь нь бол бурхан болсон байдаг. Гэхдээ бусад хүмүүстэй харьцуулахад хамаагүй зөөр багтаагаар. Тийм туршилт судалгаа байдгийг. Тэгээд тэр хоёр одоо байна уугүй би сүүлийн олон жил бол судалсангүй зөвөр тийм институт байгуулад тэндээ бол тийм эмчилгээний үйл ажиллагаа явуулдаг байсан. Тийм. Тэгэхээр энэ талаар бол одоо миний уншсан барьсан бол зөндөө юм байгаа. Тэгээд энэ дээр бас Диспензагийн тэр ном дээр нэг кейс байгаа. Одоо яг миний эмчилгээнд дээр ч гэсэн тохиолддог л байсан. Жишээ нь нэг за Лора гэдэг эмэгтэй нэг 10 хэд наснаас дугуун унжгаад дунд чимгээ хуулсан байдгийн. За тэгэнгүүт явцын дунд жоохон болонгууд л яснууд нь хугараад байдаг болсон. Тэгэнгүүт одоо уншийн би санахгүй байна. Гимтлийн төлөө унш. Нэг полител юм байгаа мэдээж хугарлал юм чинь. Олон юм. За тэгээд эмч нараар явж эхэлсэн. Мэдээж маш олон эмчээр явна. Тэнгүүд ерөөсөө л ясыг бэхжүүлэх одоо хадах ч гэдэг юм эхэндээ тэгдэгсэн. Гэсэн ч гэсэн нөгөө том хугарлуудаа дагаад ясны жижиг буюу бичил хугарлууд үүсэж эхэлсэн. За тэгээд нэг 30 хэд наснда бол нөгөөдөг чинь найдваргүй тал руу ороод хөөрхий төр чинь сурах амьдрах хүсэл эрмэлзэл байгаа шүү дээ. За тэгсээр байж байгаад Диспензагийн нэг сургалтын дээр очсон байдгийн. Тэгэнгүүт Диспенза бол нэг ёсны одоо яг л над шиг сэтгэл засалчил байж байгаа байхгүй юу. Яг үндсэн юм бол нейробиологоор доктор хийсэн байдаг. За энэ квант ангаханаар бас судалгаанууд маш их хийсэн байдаг. Тийм жинхэнэ судлаач хүн. Тэгээд ингээд одоо чинь бид нар эмчнэрийн үед тухайн өвчнийхэн зөвөрийг мэдээж бичнэ. За тэгээд өвчний түүхийг анх хизээ яаж эхэлсэн гэж бичнэ явцсан. Гуравт нь бол за эхлээд тэгэд амьдралын түүх. Ямар гэр бүл төрж өссөн тэ төрсэн үеийн одоо гэр бүлийн аав ээжийн харилцаа ямар байсан, чамд яаж нөлөөлж байсан, яаж ханддаг байсан гэдгээс эхэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэр Лорагийн аав нь бол ер нь бол хүчирхийлэгч бүгднгийн зоддог. Их ээжийн ч гэсэн өөрийн ч гэсэн дээл ах トゥ угийн ч гэсэн. Тэнгүүд нөгөө Лора тэр 10 хэд наснда гимтэд ясн хугарсан чинь аав нь зодхоо болцсон. Тэнгүүд нөгөө тэр Лорагийн далд ухамсарын програм буюу дотор хөөхд гэж одоо бас ярьдаг болчиход байгаа те. Тэрийг дотор хөөхд гэдэг ойлголтыг бол нөгөө Юнг анх гаргаж ирсэн байдаг. Одоо Монголд гадуур зарагдаад байгаа нэг ном бол Штайл гэдэг Германы эрдэмтний
чиний дотор хүүхэд гэрээ олох ёстой билүү? Нэг тийм ном багт байдаг. Гэхдээ тэрний зарим үзэл бодолтой бол би санал нийлэхгүй багт байдаг. Тэгээд нөгөө Joy Dispenza чин тэр охины аавтайгаа харилцааг ингээд судлаад үзсэн чинь нөгөө охины одоо даалда хүнсрийн түвшний 2 дахь ч ирэх ашиг гэсэн ойлголт байдаг. Өмнөх ярилцсан дээр ойлоо ярьжсэн. Гэхдээ энэ одоо эрүүл мэнд гэдэг утга дээр аваад үзэх юм бол бидний дотор хүүхэд маань бидний биологийн анхдагч буюу бидний даалда хүнсэрчин биднийг нөгөө эрүүл байлгах ёстой гэдэг утгаараа тэр лоорыг хамгаалж байгаа хэрэгсэл нь бол нөгөө даалда хүнсрээ асуудалгүй байх юм бол тэр ясна хугараал идэгрээл мартаал эрүүл болол явна шүү дээ. Тэр охин болохоор хүүхэн тэгээд бүр 50 нас хүртэл дагалсан байдаг. Аав нь зочихгүй гэж бодонгууд дараагаас нь оголж идэг. Зодуулахын тулд ч та өөр хамгаалж ийн гэсэн үг шүү дээ. Харин тий. Боломжтой юу тий? Боломжтой. Яг л одоо жишээ нь миний тохиолдолд эмчилгээнд дэр ч гэсэн тэм кейсүүд байдаг байхгүй юу? Гайхаад баршгүй гэдэг шиг. Гэхдээ яг би ч нэ өмнө өөрийнхөө сэтгцийн асуудлууд дээр ажилладаг байсан юм чинь хүссэн үсээгүй одоо би тэрийн ярилцлага бол цэвэр нэг психосоматик ханаг авах нь буюу сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчний тухай ярилцлага. Яагаад энэ лекцийг бас хийхээр болсон бэ гэхлээр шалтгаануудын нэг нь бол өнөөдөр гадуур яг сэтгэл засал гэх юм уу, залбирал гэх юм уу, тийм эмчилгээнүүд хийж байгаа мэрэгжлийн бус хүмүүс маш их болж одоо коуч нартай нөхдүүд. Би одоо жишээ нь манай эмчнэр ер нь дэлхийд эмчнэр эмч болохын тулд анагаахын 6 жил сурна. Би нэг тоолж үзсэн төгссөнийхэн дараа 76 шалгалт өгсөн байдаг байхгүй юу? 76 ийм зодон ном уншин штэ. Тэр чинь 30 эдэн өвчний төх бичсэн байдгийн. 30 эдэн хүнтэй нүүр тулж тэ асуудлыг дуустална гэх юм уу? Ажиллана. За дараа нь сэтгцийн эмчийнхээ резиденст 2 жил сурна. Тэр чинь балаад зөндөө хүн үзэж байгаа юм чинь. За тэгээд дараа нь сэтгэл заслын курст 6 сар сурна. Тэнд бол жинхэнэ заслахын техникүүдийг сурна. Тэгээд анхны туршилтууд, багшийн хяналт, супервижн гэж байдаг. Тэгсний дараа сэтгэл засалж юмч болдог. Гэтэл өнөөдөр баг 3 сарын курст суугаад коуч сэтгэл зүйн шалтгаанд өвчнийг эмчилнэ гэд явж байгаа нөхдүүд. Гэхдээ энэ бол зөвхөн Монголд биш, харамсалтай нь дэлхийд нөгөө бизнес болгоод хөгжиж байгаа. Тийм. Гаж урсгал гэх нь хашийн, гэхдээ буруу урсгал. За битүүрийн цаг бол ерөнхийдөө өндөрлсөн байна. Би танаас маш товчхон нэг 2 асуулт асуугаад тий ерөнхийдөө нэвтрүүлгийг өндөрлөё. Тантай ингээ яриад суувал ер нь тий нэг 12 цаг ярьчаар дуусахгүй л дээ. Маш олон кейсийг задлах юм бол шин сонин сайхан сонсох ингээд сонирхолтой байна. За харамсалтай цаг байгаад байна. За товчхон хариулахад та одоо яг энэ мэрэгчлэрээ ажиллаад хэдэн жил болж байгаа вэ? Гайгүй 25 жил. 20 мянган хүнийг эмчилсэн байдаг. 20 мянган хүн. За ганцаарчилсан шүү дээ. Бүлгээр бас зөндөө байгаа. Харшил гэдэг өвчнийг сэтгэл зүгээр эмчилж болох юм байна. Гэхдээ ер нь би ингээд сая бас нэг юм ухаарл авлаа л да. Сэтгэл зүй гэдэг ер нь л одоо хүнчин сэтгэлийн амтан гэдэг бүх юм суур ер нь сэтгэл зүй дээр байдаг нь үнэн мэдрэгддэг те энийг одоо айтайхан зөв залж одоо техниктэй ингэх нь маш чухал гэдгийг ингэж нөгөө дахин санаж ойлгож мэдэрч байна. За харшлыг ер нь одоо мэдэрч байна. Гэхдээ энэ нөгөө нэг аюу урт хугацаа бас шаардах юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо харшлыг жишээлбэл ямар хугацаанд одоо эмчилж болох вэ? Тэгэхээр яг хуу харшлыг сэтгэл заслаар шууд эмчилнэ гэдэг ойлголт маань өөрөө бас хайрцангуй өрөөсгөл л дөө. Харшлын эмчилгээнүүдийн нэг төрөл гэж ойлгож болно. Нөхцөл байдлаас хамаарат тэр чинь янз бүр шүү дээ, тэ. За харшил үүсгэгч нь юу юм? Тухайн аллерген гэдэг тухайн хүний өөрхөн сэтгэл зүйн тэ хэв маяг төлөвшил юу юм? Хэр удаан үргэлжилж байгаа юм? Ямар бодисонд харшилтай байгаа юм, тухайн хүний өөрийнх нь хандлага эерэгүү, сөрөггүй, өөдрөгөө, гутрангуу энэ болгоноос хамаардаг. Яг үнэ. Тийм. Тэгэхээр эдгээрээс хамаарат
сэтгэл засал гэдэг маань харшлын эмчилгээнд маш тийм хүчтэй байр суурь эзэлж болно гэж ойлгож болно. Тэгснээс харшлаар 100% эмчилчнэ гэж гэх юм бол одоо манай харшлын нэг эмнэлгийн тэргүүн мөнх баярлах намайг алах байлгүй. Харшлын бусад эмчнэр ч гэсэн. Гэхдээ тийм тохиолдлууд бол байгаа. Гэхдээ дэлхийд энэ тал дээр хийгдсэн судалгаа бол үндсэндээ байдаг юм байлгүй. Би ч нөгөө хиймэл оюухан туслахтай шүү дээ. Тэр үгээр за илүү юу байна гэж судлаадах гээл дэлхийгээр гээл явангууд чинь байдаг юм байлээ. Үнэхээр яг тиймээ гэх юм бол нотлох судалгааны ажлыг тодорхой хугацаагаар тодорхой хүмүүсийг тэг хашилтай хүмүүсийг хамруулад тэгэд багаараа нөгөө л мөнх баярлах багштайгаа нийлээд тэдний багийнхантайгаа нийлээд тийм судалгааны ажил хийхэд бол их сонирхолтой л үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Эмчилгээний одоо нэг чиглэл гэх юм сэтгэл зүгээр нь бид нэр дандаа мартдаг л та яг нөгөө эмээ уугаад л тий тариагаа тариулаад гэтэл одоо байнгын нөгөө анхаарах юм нь тэр байгаад идэг тийм байна гэдгээ саналаа. За тэгээд эмчтэйгээ лекцэн дээр нь уулзъя. Та лекцээ хизээ хаана болох мэдээлэл эхлээд өгөөч. Тэгээ ямар хуудасаар бас мэдээлэл авах вэ тий? Тэгэхээр энэ удаагийн лекцийн сэдэв маань далд ухамсар, үйл ухамсарлах уу буюу би ягаад ингэж хоёулыг нь хэлдэг вэ гэхээр үйл ухамсарлах уу гэдэг нь шинжлэх ухааны нэршил. Далд ухамсар гэдэг бол энгийн ард түмний донд хоногшсон нэршил. Далд ухамсар буюу эрүүл мэнд гэдэг сэдвэр энэ 5 сарын 30-нд үйлдвэрч нэвлийн төв зөвлөлийн соёлын төв орны баг танхимд болно. Тэгээд өмнөх лекцэн дээр суусан хүмүүс урьж байна. Одоо энэ хөтөлбөр ер нь гадуур бас сурталчилгаа нэлээд явж байгаа. Яг ямар нэгэн эдгэж чадахгүй байгаа эсвэл өвчнөө сэтгэл заслаар эдгэх хүсэлтэй нөгөө талаар өөрийгөө илүү гүн өөрийнхөө бие махбод сэтгэл зүйн хувьд ч гэсэн өвчнөө ч гэсэн илүү гүн ойлгохыг хүсэж байгаа бас өөрийгөө засах нэг арга хэрэгсэлтэй болохыг хүсэж байгаа хүмүүсийг бол урьж байгаа шүү. За баярлалаа эмчтэй. Нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Нэг цагийн нэвтрүүлэг болсон байх шүү. За нэвтрүүлэг NTV Одондор радио 107 83.3 гэсэн хос долгионоор та бүхэндээ хүрлээ. Сэтгэл засалж эмч клиникийн профессор одоо ер нь гоншингийн ингээ унших юм бол 7 хуудас болж байна. Ер нь үсэндээ байгаа. Эрдэнэтер эмчтэй их баярлалаа. За танд олон үзэгчдээ баярлалаа. За дахиад уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.